Самбай цануу та бүхэн өдрийн мэндийг хүргэе. За танк 400 ашиглалтын зааварчилгаа видеог хүрэхэд бэлэн болсон байна. За хэдүүлээ эхлээд танк 400-д байрших дотоод үйлдвэрлэлийн системүүдэд автцтай танилцъя. За та автомашин хасахдаа торомзоо гишин энэ харагдаж байгаа старт стоп гэсэн кнопкыг дарснаар бол таны автомашин бол бүр хасна. За хасахдаа танк 400 EV гоорн дээр хасдаг ямар нэгэн дуу ч юм хөдөлгөөрийн ч юм уу сонсогддгоо. За хөлөөд эхлээд яг энэ харагдаж байгаа төв дэлгэц болон эрчак хэсэгтэйгээд хамтдаа танилцжээ. За эрчак хэсэгт байршиж байгаа энэ бол зүйл бол утасны wireless цэнгэлэгч. За хойдолтой ялцтай бүх утсыг бол таны автомашин бол цэнгэлэх боломжтой. За эрчак хэсгийн яг төв хэсэгт байрших зүйл бол автомат кардан байна. За 3 холбоо. За суудал хална хөрн хална гэсэн товчнууд. За усны сав бас харагдаж байна. За тэгээд яг эрчак хэсгийн хамгийн төв хэсэг болох явдлын горимуд байна. За дөрвөл хөндрүүлэгч. За дөрвөл хөндрүүлэгчийг та цас шаварт суусан үедээ ч юм уу элс шаварт те бартаа замд бол дөрөв дугуйгаа маш бага хурдаар яв гэж бодож ивэл дөрвөлийг тавин. За хойдлын дефлокийг бас мөн түүжих шаардлагатай. За дефлок болон дөрвөлийг тавихдаа та заавал натурал дээрээ араагаа тавих хэрэгтэй. Натурал дээрээ араагаа тавьсан үедээ за хойдлын дифференциал цойжлагчийг залгаад дөрвөлдөө өндрүүлээд маш богино хурдаар та явах ёстой. За хажууд шиг болон эргэж бас болохгүй зөвхөн чигээрээ явах нөхцөлөөр бол дөрвөл болон дефлокийг ашиглах боломжтой. За явдлын горимуудыг та автуулан авто дээрээ дарснаар таны автомашин автоматар замаа мэтрээ явна. За саяны харагдж байгаа эрчак гэсний явдлын горимуудыг ирүүлэх юм бол спорт, за цас, за шавар, элс, за дөрвөж, за weight гэх усны горимууд бол гарч ирэх нь байна. За хотын нөхцөл болон за шулуун замд та явахдаа эко бол нормал модыг ашиглан явчих болно. За гүйц төрүүлэх болон за автомашины хүчийг шалгахыг гэсэн үед бол спорт модыг бол тавь явчих боломжтой. За цасны горимг бол цасны хэрэглэн, шаврыг бол шавар дээр, за элсийг бол элсэн дээр, дөрвөж бол одоо тав гэсэн үедийг хэрэглээ явчих боломжтой гэсэн үг. За тэгээд энэ танк төрнө гэж бол манай автомашинууд дээр байдаг. За танк төрний хувьд бол таны автомашин эргэж байгаа талынхаа хойдлыг одоо төвчж өгнө гэсэн. Хэрвээ та зүүн гар тал руугаа эргэлээ гэж бодох юм бол за автомашины чинь зүүн хойдлын дугуй төвжигдэнэ. Баруун гар тал руугаа эргэлээ гэж бодох юм бол автомашинд нь баруун хойдлын дугуй төвжигдэнэ гэсэн үг. За тэгээд энд бол extreme mode гэж байдаг. За off-road extreme mode бол та өөрийнхөө явдлын 3 горимыг бол тохируулж болно. За custom 1, custom 2, custom 3. За энэ бол одоо та цас шавар элслүү орохдоо бол сая хийгээд чинь тохиргоо хийх шаардлагагүй зөвхөн custom 1, 2, 3 руугаа ороод тохируулах боломжтой. За жишээ нь four wheel drive mode дээр за 4H за өрүүлний жолоодлогын одоо мэдрэмжийг light болгож болно. За тэгээд эндээс бол charging threshold нэмчих боломжтой. Тэгээд яг ийм expert модлон орсон үедээ бол та зөвхөн exit-ийг бол заавал хийж гарна гэсэн үг. За exit-ийг хийх юм бол буцаад хамгийн сүүлд тохируулсан горим гарч ирнэ. За 4x4 off-road мод дээр юу харагддаг гэх юм бол одоо энэ дугууны эргэлтийг хязгаана. За мөн дугууны автомашины дугууны хий болон за луучин гэж ярьдаг манайхан компас. За тэгээд pitch болон roll за хэр хазаалттай байна. За хэр өксөөрэй гэдэг нь харагдчихна. Далаа түвшнээс дэш мөн хэдэн метр байгаа вэ гэдэг нь бас харагдчихна. За ерөнхийн энэ хэсэгт бол эрчак хэсгийн төвд бол автомашины яг үндсэн гүйцэтгэх үүрэгтэй за оффроуд ер нь явдлын горимууд байдаг гэж та ойлгочихвол болно. За дөрвөл хөндрүүлэгч, хойдлын дифференциал зурагчлагч, за эксперт мод танк төрн. За энд бол камер байгаа. За тэгээд автомашиныхаа арааг та урагшаа хойшоо хийхдээ хажуу талын лок гэсэн товч байгаа. За энийг unlock-ыг дараад хойшоо хийн. Unlock-ыг дараад урагшаа хийн. За автомашин урагшаа хойшоо хийсэн тохиолдолд бүс зүгөө өгөх нөхцөлд бол автомашин бол хөдлөхгүй. Бүсээ зүүж хийж заавал хөдлөн. Бүс зүүх шаардлага одоо үнэхээр байхгүй байж болно шүү дээ. Хүний бие өвцөн, за мөр хэсэг өвцөн, юм гарсан болттой байлаг үед бол цахилгаан карданаа торомзоо гიშгэд та доошоо дарах юм бол тавигдаад автомашин ч урагшаа бол хөдөлж өгнө. За ингээ харагдаж байгаа шиг хөдлөнө. Бусдаар бол автомашин зовчгч болон жолооч суудлын бүс зүг өгөх тохиолдолд бол автомашин хөдлөх аюул бол байхгүй гэсэн үг. За тэгээ буцахдаа та парк хэсгийг зөвхөн товчон дээр P гэсэн товчон дээр дараад автомашинаа ингээ парклаад аюулгүй байдалд орохоор за цахилгаан кардан бол өөрөө автоматар татагдчихна гэсэн үг. За одоо яг эрчак хэсгийг тайлбарлаад дууссан болохоор одоо би та бүхэнд энэ
урдлын камер одоо үндсэн төв систем, үйлдэл системтэй танилцуулъя. За манай машинууд бол 100% яг бүрэн одоо цахилгаанцсан бол автомашин бол биш. За механик зүйлс нь одоо механикаараа байх шаардлагатай зүйлс нь бол бүгд байдаг. За ямар нэгэн нөхцөлд одоо өвлч юм уу гинт зэн уртлын дэлгэц ажиллагаа болоод пар тавих шаардлагатай болсон үед бол дэлгэц ажиллагааг болсон үед ямар ч хайр байхгүй гэсэн үг. Харин энэ зүйлс нь одоо EC болон за condition механик байснаар бол одоо илүү давуу талтай гэсэн үг. За энэ дөрвөн шон дээр харагдаж байгаа зүйлсээс яг эхлээд тайлбарлая гэж байна. За дөрвөн шон дээр бол таны автомашинууд үйлдлийн системд гарч ирдэг. За car гэх юм бол одоо яг автомашинд хэрэгтэй үйлдэл систем. За settings гэх юм бол за мөн адил бас одоо дисплей болон hotspot за хөгжмийг бас тавих боломжтойс гарч ирнэ. За power гэх юм бол одоо таны машины батарей болон за хэр хол range явах вэ гэдэг нь харагдана. За одоо бол 848 км явах нь байна. За 748 литр бензин байна. За 100 км-ийн одоо 100 км туулах чадамжтай одоо батарей бол дүүрэн байна гэсэн үг. За тэгээд 4x4 offroad мод Apple CarPlay, Android Auto дэмжинэ. За Android Auto байна, Apple CarPlay, Android Auto. За радио, USB видео. За та USB-гээ залгах юм бол USB видео дээр дарах юм бол одоо таны автомашин явж исэн ч одоо ингээд клип дуугаа та үзээ явчих боломжтой. За тэгээд phone гэж байна. За iSpace бол таны тархитлагыг бас амраах боломжтой. Keep time гэдэг өөрөө бол 70 м байгаа юм шиг мэдрэмжийг өгнө. Эндээс ингээ 30 минут байх уу? За sitting position ингээд сольж боломжтой. За энэ зүйлс бол байдаг. iSpace дээр одоо энэ галын чимээ гэж болно. За энэ манангийн борооны чимээ, за тэнгэрийн од sky гэдэг таны одоо илүү тархийг жоохон амрааж өгөх зорилгоор ийм нэмэлт зүйлс бас байршдаг. За тэгээд дөрвөлжин хэсэгт бол үндсэн системнүүд бол орж ирсэн байна. За автомашин хэсэг дээр бол за энэ vehicle за автомашины доторчлын хэсэг гэсэн үг. За автомашины доторчлын хэсэгт бол яг энэ driver хэсэг дээр бол position 1 2 3 дээр тасгуулаас хануулчих болно. За driver seat massage гэх юм бол одоо эндээс 8 төрлийн гормоор за хатуу зүйлнүүд тохируулаад ингээ массаж хийх боломжтой гэсэн үг. За head up display. За энэ урд харагдчих байгаа одоо зүйлсийг за bright-ийн тодруулах уу бүдгсүүлэх үү? За heat-ийн өндөр болох уу, нам болох уу та өөрийнхөө асуудлын өндөр намдад тохируулж болно. За rotate-ийн бас одоо та хэр хол байх уу, хэр наан байх уу гэдгийг тохируулж болно гэсэн үг. За mode selection дээр off-road mode гэх юм бол одоо head up display чинь бас off-road болоод далайн түвшний дэш хэд байгаа хойд зүг айлсаг зааж ийн гэдэг нь бол харагдаад эхэлж байна. За одоо бол normal хөвцөлтэй болохоор бол та normal гэж тавьчих болно. За HUD snow mode гэдэг байгаа. За энээр бол одоо автомашиныг одоо илүү тийм булгаатай нөхцөлд бол тохиромжтой зайгаа барихаар ингэж танд бол сануулаа явуулчих байна гэсэн үг. За normal үед бол энэ хоёр аль аль нь шаардлагагүй учраас энийг бол унтраачих болно. За wireless charging-ыг бол одоо position 1 2-ыг ингээ унтраачих юм бол цэнгэлэхгүй. Ингэчих юм бол одоо хойдолтой ялцтай бүх утсыг тавиад цэнгэлэх болно гэсэн үг 1 2 дээр. За ерөнхий ийм vehicle хэсэг дээр бол ийм зүйлс байршиж өгдөг. За off-site vehicle дээр за хаалга байна. За key unlock мод нь бол одоо зөвхөн бүх машин дээрээ та хаалган дээрээ барих юм бол одоо онгой дүүжигдэнэ. За зөвхөн жолооч хэсэг дээр байх юм бол зөвхөн жолооч хэсгийг команд дээр бол одоо дүүжигдэнэ гэсэн үг. Автоматар locking гэсэн үеийн vehicle автоматар та машинаасаа буугаад явахад бол ингээд дүүжигдчих болно. За автоматууд баар ингээд та автомашин руу 5 метрээс доош ойртох юм бол одоо хаалгач ингээд онгойж боломжтой гэсэн үг. За locking reminder гэж байдаг. За locking reminder нь одоо та автомашина төвчлээ гэх үед бол төвчсөн шүүг сануулж болно. За сигнал үйж болно, флаш үйж болно, хоёулаа үйж болно. Эндээс та өөрөө танд аль нь илүү тохиромжтой үед бас сонгоод яачих болно. За төл хэсэг. За төлийг unfold fault гэдэг одоо за unfold гэх юм бол одоо энэ харагдаж байгаа шиг гэдэг үгчтэй unfold гэх юм бол нэгдэнэ. За side mirror fault гэдэг manual гэх юм бол одоо байнгын дэлгэцтэй байнгын төвчтэй. Автоматар гэх юм бол онгойлгосон үед автомашины төл нэгдэнэ. За төвчсөн үед бол автоматар хаагдана гэсэн. За side mirror auto adjust swing reversing гэж байгаа. За энэ бол хоёулаа both side дээр байсан зүг. За та төлөө баруун зүгнээ тохируулахдаа энэ хаалганы жолоочийн төлөлийн одоо энэ харагдаж байгаа бөөрөнгийн цэснээс одоо за зүүн тал бол зүүн талаа дараад урагшаа хоошоо ингэж хөдөлгөө бол тохируулах боломжтой. За тэгээд за ингээд урагшаа хоошоо яг таны харах үнцэг бас аль байна гэдгийг бас талаасаа за зүүн талаас бол зүүн тал, за баруун талаас бол баруун талын товчийг дараа
сануулчих боломжтой гэсэн үг. За автомашины цонхоо төгжихдээ та энэ локийг гэх юм бол нээд за ингэж юм бол төгжигдэн. Цонхоо төгжих юм бол энэ бол жолоочийн суудлаас бус бүх зочигчийн суудлуудыг цонхол төгжигдэн гэсэн үг. За цонх хэсэг бол юм байна. За Windows за Sunroof за Sunshade гэдэг одоо эндийгээ бол шууд эндээс ингээд автоматар мэдрүүлээд онгоолгоо таачж болно. За энд бол одоо яг ингээ хаах явцвал явагдаж байна. За энэ лукны одоо Mon Roof гэж яригддаг, мөн roof гэж. За тэрийг бол эндээс бол автоматар болон механикаар эндээс автоматар эндээс бол явуулчих боломжтой гэсэн үг. За speed based automatic window closing гэж байна. За энэ бол turn off 60 км/дээр одоо автоматар хаагдана, 80 км, 100 км-т автоматар хаагдах боломжтой. Хэрвээ хаахыг хүсэхгүй байл гэх юм бол turn off-ыг унтраачиж болно. За electric side step. За энэ бол автомашины одоо гишгүүр байдаг. За ингэчих юм бол одоо байнгын далд гэдэг та эндээс бас өөрөөгөө electric side step-үүдээ ингээд тохируулж боломжтой. За байнгын ил байна гэдэг нь бол одоо хотод байх нөхцөл илүү тохиромжтой. Байнгын далд юм хөдөө байхтай ч юм уу эсвэл автоматар байх бол бүрэн боломжтой. За light хэсэг дээр бол одоо таны автомашинуудын гэрэл одоо active welcome light гэж байдаг. Active welcome light-ыг асаах юм бол шөнө оройн цагаар бол илүү тохиромжтой. За энэ автомашины дээдлийн жолооч болон зорчигчийн хажууд за хойдлын холбоороо хасч одоо автомашинтай шөнө өрөөл илүү доторчлын салааны хэсэг бол илүү харагдана. За энийг унтраасамж болно. За power saving mode display нь одоо та автомашин асаагаад юм унтраасан тохиолдолд 2 минутаар асаалттай байх юм байна. За ceiling light delay 3 секунд байна. Follow home delay гэдэг энэ бол turn off гэдэг. Эндээсээ та бүх зүйлийг өөрөө тохируулаад явуулах боломжтой. За Pine vehicle mode reminder гэх юм бол одоо horn flash bot гэдэг автомашина та шөнө өрөө дууламжлоочоор дуудуулаад ч юм уу мэдхгүй сар тавьсан тохиолдолд бол та сигналдах боломжтой, флаш байх боломжтой, хоёулаа байх боломжтой. За welcome light гэж байна. За welcome light-ыг бол unlocking light-ыг асаачих юм бол саний гэрэл асна. Locking light, approach light гэдэг энэнийг бол асаачих боломжтой. За ambient light бол таны салааны одоо энэ харагдчих байгаа гэрэл. За энэ гэрлийг та right гэх юм бол хөгжмийн right-маар асах боломжтой гэсэн үг. За single color гэх юм бол эндээсээ та сонгоод 64 өнгөний сонголттой асах боломжтой. Multicolor гэх юм бол олон өнгөний сонголттой асах бүрэн боломжтой байдаг. За zone display settings front одоо шөнө өрөө явж байгаа цаг этерхий нэмтчи ядраад нь гэх юм бол одоо service-ийг дарах юм бол одоо унтраачих боломжтой. За буцаагаа дарах юм бол асах боломжтой. Front pass гэх юм бол жолоочийн хажуудлын хэсэг бол ерөнхийдөө унтраад зөвхөн жолоочийн ambient light хасна. За rear row гэх юм бол хойдлын хэсэг гэсэн үг. За эндээсээ та ambient light-уудыг айл тохиромжтой гараадаа сонгоо явуучих боломжтой. За drive хэсэг. За EV гэх юм бол одоо electric vehicle. За HEV гэх юм hybrid electric vehicle гэдэг яг hybrid машин яаж ажилладаг вэ гэдэг нь юугаар ажиллана. EV гэх юм бол одоо 100% цахилгаанаараа хэдэлж гэх бол өөрөө мэдрээ явуулна гэсэн үг. За driving mode memory хэсэг дээр дараад за off гэдэг юу гэж байдаг, on гэж байдаг. За жолоочийн санах хоо гэдэг машин ч юм бол юу нь байгаа. За тэгээд dynamic steering torque control DST нь одоо off, steering wheel not straight гэдэг. Энд бол comfortable braking, за off-road thermal management mode гэдэг байгаа. За steering wheel assist mode гэх юм бол таны өрүүлний хатуу зүйлийг та тохируулах боломжтой гэсэн үг. За light гэх юм бол хөнгөн, comfort гэх юм бол одоо дундаж тухтай, sport гэх юм бол одоо шулуун зам нөх дайрлаа гэжсэн тохиолдолд бол таны автомашины өрүүлийг бол булаахгүй гэсэн үг. За warning for pedestrians гэдэг нь бол одоо хөгжим гэсэн үг. Одоо автомашин хасахтаа ч юм уу хурхтаа л дуурна. За энийг бол классик байлгаж болно, technology байлгаж болно. За energy recovery level гэж байна. За low, normal, high гэдэг энержиг яг хэр зарцуулах вэ гэдэг чинь байна. За normal дээр байсан бол болно. За HEV гэх юм бол эндээсээ бас яг мөн адил тохируулан явуучих боломжтой. Intelligent гэх юм бол заваас мөн адил бас тохируулан явуучих боломжтой гэсэн. Одоо electric vehicle дээр болохоор 100% цахилгаанаараа ийм тохироогоор явуучих боломжтой гэсэн. За parking system байна. За display steering surround view activated гэх юм бол одоо өрүүлээ та зүүн дарлаа гэж бодох юм бол одоо зүүн талын хэсэг бол шинэ өрөө өдрийн цагаар бол харагдана. За surround view deactivation 15 болон 30 км/дээр бол асах боломжтой. За surround view-ийн full screen гэх юм бол одоо бүтэн дэлгэцээр бол харагдана гэсэн үг. За smart drive гэж байдаг. Smart drive бол auto emergency braking гэж байдаг. Таны уртлын машин ч юм уу таны хажуунаас саад гарч ирэх юм бол автоматар зогсно. Энийг бол унтрааж болно. За front collision warning sensitivity гэх юм бол одоо таны урд саад байна шүү гэдгийг бол low, normal, high гэсэн зүйлсээр бол мэдрүүлэх боломжтой. За rear side assist гэж байна. За lane change assist асаачин за дүүр офон
warning, за rear collision warning, rear cross traffic alert нас ингээд байж болно. Гэсэн үг. За тэгээд энийг асуусан тохиолдолд totally rear cross traffic braking гэдэг одоо traffic sign дээр очоод одоо нэг гэрлэн дөхөөр очсон үед бол ингээ автоматар зогсож бас сануулж болно гэсэн. За lane change assist бол та зүүн дарлах юм зүүн талчин машин байна. За хаалхан хонголоо гэсэн бол одоо хаалхан хонголохоос өмнө хаад эндгийг харуулна. За lane assist дээр за lane assist, lane keep assist, warning sensitive гэж байдаг. За warning mode бол vibration юм уу audio bot байдаг. За та одоо цагаан зураас ихтэрлээ гэсэн үед бол vibration байж болно, audio гэж болно, bot гэж болно. За warning sensitivity нь одоо танд vibration audio bot гурлаа хэр хүчтэй мэдрэгдэх вэ гэдэг нь low, normal, high гэсэн юмс бол шалтгаалж өгнө гэсэн үг. За emergency lane keep assist гэх юм бол одоо автоматар одоо танд сануулж өгнө гэсэн үг. За traffic sign гэх юм бол одоо traffic-ийн одоо 80 км/с суур орчмын бүс байна, cruise control, speed limit гэдээс яач боломжтой гэсэн үг. За auto reset бол за саний хийсэн бүх зүйлсийг reset vehicle settings гэж хийж болно. За workshop mode бол одоо манай Монголын нөхцөлд бол охирмж юм уу. За ийм зүйлс байдаг. За энэ хэсэгт бол одоо автомашины hotspot, sound-ыг та sound effect settings-ээс одоо зөвхөн жолооч сонсох уу, hall car ингээд бүтэн машинаараа сонсох уу, stereo байх уу, surround sound байх уу. За энэ triple нь бол дууныхаа нягтршлыг нэмэх үү, за mid гэх юм бол нягтршлыг дэмжиж өгөх үү, хасах уу. За bass нь бол бүгд мэднэ хэр амар хүчтэй цохилдох уу, басах уу гэдэг дэс тохиолдож болно. System sound, navigation prompt, volume гэдэг нь бол одоо нэг саяны vibration bot аваад тань сануулгах зүйлсүүд нь бол ингээд байгаа гэсэн үг. За тэгээд display хэсэгт за brightness гэж байдаг. За энэ brightness-ийг бол нэмж ингэж хасч болно. За энэ бол төв хэсэг одоо нэмж хасах боломжтой. За төв хэсгийг нэмчлэх юм бол хот болно. Гэх юм бол бүтгс чинь. За тэгээд central control screen гэж байна. За энэ төв хэсэг гэсэн үг. За энэ хэсгийн контролыг таас ингээд нэмэх боломжтой, хасах боломжтой гэсэн үг. Тэгээд эндээс бол цагаа тохируулах боломжтой 12 цагаар болно, 24 цагаар ажиллаж болно. За area settings Mongolia байна, time zone settings Улаанбаатар, language нь English, хэл нь бол англи дээр. За tire pressure нэгтгэд нь бол дууны хий бол bar, cafe, PS байна. За температур нь бол градус, Цельс болон градус одоо юугаар өгдөг. За metric inferior бол metric юм. За дэлгэцсний одоо тохируулга байна. Классик байж болно, оффроуд байж болно. Steering wheel дээрээ та steering wheel-ийн жижигхэн цагдагсан товчон дээр за уцаа дуудлага авч болно, 3 чир камера хасааж болно, intelligent parking гэж болно, steering wheel халааж болно, өрүүлэн халааж болно, эсийг автоматар хасаж болно. За power station-ээс хасаж болно. Хамгийн тохиромжтой нь бол зуны нөхцөлд бол 3-аар, өнгөлийн нөхцөлд бол одоо өрүүл халаах байдаг. За 3-аар ингээд арчлаа гэж бодох юм бол ингэсэн нөхцөлд бол одоо за 3-аар surround view-ийг тохируулаад одоо өрүүлдээс дарах юм бол 3-аар ингээ камер шууд автоматар хийж өгнө гэсэн үг. За систем хэсэг байна. За reset бас хийж болно. Систем бол ингээ байж байна. Бүх зүйлийг ингээ restart, restore гэж бас барьж өгдөг. За хөгжмийн хэсэг бол байна. За хөгжмөө та Bluetooth залгах юм бол Bluetooth-тэй ингээ холбож болно. USB залгах юм USB руу Apple CarPlay, Android авто бол Android автоор ингээ холбож болно гэсэн үг. За уртлын яг энэ та автомашин асаах үед л яг ийм зүйлс харагддаг. Автомашинд одоо эрэхтэй. За phone утас холбогдоогүй байна, USB болгогдсон байна. За total одоо range за бензин болон цахилгаанаар нийт 847 км-ийг олох юмжтай байна. За энэ бол өнөөдрийн цаг болон өдрийг зааж байна гэсэн үг. За доотлын хэсгийг дээдлийн хэсгийг та утастай адилхан гэж татаад за navigation volume гэж байгаа. Танд сануул хаалга онгол цагаан дураас хэтэрхлээ гэсэн зүйлийг нэр харагдана. За media volume бол та Bluetooth утсаар холбосон тохиолдолд бол одоо дугаа нэмж ингээд чангалах боломжтой. За vehicle backlight гэх юм бол одоо энэ хоёр bot side хоёулаа дэлгэцэн багасаад бүтгэсэх боломжтой. За screen off гэх юм бол одоо ингээд screen чинь бол өөрөө унтрах чинь асаахтаа ингээд хоёр товч асааж болно. За тэгээ 3 surround view customize гэдэг саяны юунуудыг electric vehicle ambient light-ыг ингээд нэмжиж болно, эсвэл хасч болно гэсэн үг. За electric side step бас энд байна. Буулгаж болно, дээшлүүлж болно. За тэгээ traction outrage болно гэсэн горигуд бол гарч өгсөн байна. За тэгээд уртлын харагдаж байгаа зүйл бол за cruise байна. За cruise control-ыг ингэснээр бол нэмж болно, хасч болно. Лимитийг нэмж болно, хасч болно. За ингэм бол утсан холболт нөхөд Apple CarPlay-ээр хөгжмөөс ойлгох юм уу, дуудлага хийх боломжтой. Customize нь бол саяны 3 surround view-ийг харуулах боломжтой. За энэ хэсэгт бол автомашиныхаа та
хэдэн километр явсан за нэг шатхуунаараа хэдэн километр зарцуулах уу гэд хөгжмөө бас нэмж хасах боломжтой гэсэн үг. За энэ хэсэг дээр удаан дарж өгөөд за ингэх юм бол энержи одоо RPM хэд байгаа зүйлсүүд нь одоо ингээ харагдах гэсэн үг. За хөгжмийг бол хажуу талаа байлгаж явж байна. За хөгжмөлгөө дараад энэ дээр удаан дараад энэ хэсгийг дарах юм бол одоо энэ хэсгийг ингээд гараад ирчихнэ гэсэн үг. За тэгээд ногоо идэвчих юм бол таны энэ жолоочийн баруун гар талын одоо RPM болон за хэдэн километр эзэн шатхуул литр зарцуулж яах гэдэг нь одоо харагдана. За last 100 km journey average energy гэж за дундаж одоо за 15.2 литр бензин зарцуулсан байна. 49 кW зарцуулсан байна. За ингээ бол харагдаж байна гэсэн үг. За after sitting 30.9 за 30.9 км гэдэг нь л одоо үйлдвэрийн одоо аюулгүй байдлаас нь шалгалсан зүйл гэсэн үг. За тэгээд after sitting 11 цаг 41 минут driving mode нь 100 литрт 14.1 49 км гэдэг таны хэдэн литрт хэдэн километр зарцуулсан байв гэдэг нь харагдана. За бензинээр 18 км, цаглаанаар 12 литр километр бас явсан байна гэдэг нь харагдаж байна. Эндээс бол та автомашиныхаа ер нь бол өдөр тутам хэрэглэгдэх зүйлсийг бол харж боломжтой гэсэн дугууны хэд байна, батарейн energy level хэд байна, за температур цэлсэн coolant temp нь хэд байна. За гэх мэтчэн зүйлс бол харагдана гэсэн. За энэ урд харагдаж байгаа анхааруулах тэмдэг бол за суудлын бүс зүгөөг байна, кардан татагдсан байна. За дугууны хий бага байна гэсэн бүх тохиолдолд бол улаан анхаарлын тэмдэг бол хасах боломжтой гэсэн. Энэ бол автомашин хэвийн ажилч байна гэсэн үг юм а. Урд харагдаж байгаа одоо энд бол автомашины одоо ашиглалтын зааварчилгааны ном байдаг. За ном нь бол үйлдвэрээс орос юм уу англи хэлээр ирдэг. Ихэвчлэн бол манай автомашинуудад бол орос хэлтэйгээр ирдэг. За owner's manual гэдэг танк 400 PHEV гэдэг ирсэн байна. За эндээс та бол автомашиныхаа илүү дэлгэрэнгүй танилцах юм бол эндээс бүх зүйлсийг та translate хийж ч юм уу ChatGPT-гээс одоо зургийг явуул асуудаг ч юм. Тэгээд бас өөрөө танилцчих бас бүрэн боломжтой. Номон дээр бол одоо нэг бүрчлэн бүх зүйлсийг заагаад өгдөг. Тэгээд 400-ийн хажуу талын бас энэ хэсэгт бол одоо дарснаар нөө жижигхэн одоо шүхүрч гэдэг юм, зоонтогч гэдэг юм барьж төвхтэй зүйлс цөмөх ууттай зүйлийг бол ингээд өдөлгөх боломжтой. Тэгээд одоо энэ хэсэгт одоо автомашины гэрлийг нэмэх үү хасах уу гэж байдаг. За тэгээд уруудах систем байна. RSCA off байна. За банка та онгойлохдоо энэ дээр удаан дарах юм бол одоо ингэж уншчаад банк онгойно. За тэгээд автомашины хаалга онгойлохдоо 1 2 гэд татдаг. За сая бол electric side step-ийг бол бүгдийг хүнсэн болохоор одоо хэдүүлээ эндээс бас буцаад ингээ автоматар ингээ буулгах боломжтой. За автоматар буулгаад тохиргоо нь шууд ажиллахгүй та хаалгаа хаагаад буцаж 1 2 гэх юм бол одоо side step-ийг автоматар гараад ирнэ. За саяны банкыг удаан дарсан тохиолдолд бол автомашины банк өөр автоматар нэгдэнэ. За заалт нь бол энгийн өрөөтэй. За нэмэлт 80 литрийн одоо банк тавих зайтай. За тэгээ удаан дараад гэх юм бол бас ингээ өөрөө хаагдчихна гэсэн үг. За хэдүүл одоо автомашины багаж хэсэгтэй танилцъя. За автомашины багажийг бол яг энэ хаалганы бариулаас цаатлалын зөөлөвч хэсгийг татаад автомашины хаалгууд өөрөө ингээд нухастай болохоор өөрөө зөөлөө ингээд онгоочно гэсэн үг. За тэгээд автомашины багажийг ашиглахдаа та урд харагдаж байгаа 2 сетгийг одоо шулуун заамд болон за хөдөө гадаа явах болсон тохиолдолд бол имаар хааж болохгүй хаасан тохиолдолд арс хэлэхгүй учраас тоос бас их орхон илбэг байдаг. За тэгээд энд харагдаж байгаа 200 оролон 400 ваттын залуур гээд одоо за үйлдвэрөөсөө заалцсан 50 Гц-гээ заасан байдаг. Энэнд бол та 200 оролон 400 ваттал одоо баригдсан зүйлсийг заалгахгүй бол одоо автомашины чинь болон за залгасан зүйл чинь бас гэмтэх аюултай гэсэн үг. За тэгээд энд бол 8 кг-ийн даацтай одоо зүйл байна. За энд бас автомашины тань одоо 220 вольтын залгуур бас байршдаг. За автомашин тэгээд бүрэн хаалга онгойлсон тохиолдолд одоо энэ аналог за лок гэсэн байдаг. За автомашины хойдлын нухсыг бол ингээд төгжчих юм бол одоо энэ хүүхдүүд болон салхинд автомашины хаалга юм хийж ах үед ч юм бол онгоо хаагдаад байхгүй гэсэн. За лок гэх юм бол одоо ингээд автомашин чинь хаагдана. Автомашины хаахтаа та хүчтэй хааж болон зөөлөн амсуулаад хаачих юм бол хойдлын багаж хэсгээс хордог учраас ингээд хороод өгч байна. За хойдол за багажны запас дууг тайлах явц бол
За яг энэ хажуу талын багны доотлолт ингээ сум заагаад байрч байгаа хэсгийг одоо дээшээс хөө тойлолт нь болт байгаа. За тэр болтыг аваад за энэ харагдаж байгаа эхлээд тагаас авчна. За тагаа авсан тохиолдолд бол энэ доотлолын хэсэгт бол шпилк болтуудаа тэрийг бол та энэ хавуурт байсан багаж хэрэгслийн дорцоогоор тайлаад авах боломжтой. За дууг тайлахдаа анхаарах зүйл юу гэх юм бол харагдаж байгаа камер байгаа. Камер бол зөвхөн яг энэ дорцоо хэсгэн дээр байрч байгаа биш. Бүхэлдээ рам одоо хойдлын багажтай бүтэн одоо юм турбо яваад камер орж өгч байгаа болохоор хэдүүлээ камерыг салах ямар нэг үйлдэлийг шаардлагагүй. Та дуугаа авч ивэл зөвхөн хойдлын тагаа аваад за тэгээд энэ хойдлынхаа шпилкийг суулснаар запас дуугаа аваад хийж бүрэн боломжтой. Хойдлын камер бол тэр асуудлууд бол ямар ч хамаагүй гэсэн үг. За тэгээд ийш энэ тал хоёр банктай. За хоёр банкныхаа энэ талыг бол дарах юм бол одоо цахилгаанаар 200 болон 380 сонголтоор цэнгэлэх зүүн заавар нагараад ирнэ. 200 бол та гэрийн нөхцөл за гадуур цэнгэлэх боломжтой. 380 бол пас чаалж руу тэгээд одоо Улаанбаатар хотын нутаг дэвсгэрч байршилдаг. Одоо E-Mart-ын доор ч юм уу шингэрэл гайжууд ч юм уу цэнгэлэх боломжтой гэсэн үг. За 380 бол 200 хориг одоо муу залгуураас урт залгуураас одоо сунгон дур мэдэн бол залгах бас асуудалтай гэсэн үг. За тэгээд автомашины одоо энэ харагдаж байгаа зүйл бол автомашин маань өөрөө бол гişүтлийн ус нь. За энэ бол одоо эсийн ус нь одоо энэ доотлоос гардаг. За моторын одоо ус нь яндангийн ус нь бол хойдлоос гарч байгаа хоёр хавлага гэдэг доотлолтой хөлдөхгүй гэсэн үгнээс бол за эсийн ус бол энэ доотлоос гарах нь яндангийн одоо энэ гişүтлийн ус бол ингээд хоёр байгаа гэсэн үг шүү. За тэгээ автомашиныхаа та дугуйг одоо солиулах ч юм уу ободо солиулах тохиолдол бол солиулсан тохиолдолд заавал баланс тохиргоо хийлгэх шаардлагатай. За тэгээд автомашины чинь ободны энэ дууны хошууны хий мэтрэгч байна бол хошууны хойно хий мэтрэгч байдаг. Хий мэтрэгч та дууцсан уртын сервис дээр очиод хэлэхгүй бол бас таны энэ дууд хий мэтрэгчийг бас гэмтэх аюултай. За тэгээд танк 400-ийн багажчлан багажны хувьд бол хойдлын багаж хэсэгт бол байрч өгдөг. За танк 400-ийн 2 дугаар эгнээний суудлыг за яг энэ харагдаж байгаа энийг бол татаж болно. За эсвэл сандлаа зүгээр ингээ өргөөд түлхэж болно. За энийг буулгахдаа хойдлын баруун гарталт чинь ингээ баздаг зүйл байгаа. Баздаг зүйлийг онгоолгоод дархан бол ингээд хойдол чинь ингээ бүрээ хөвтчихнэ гэсэн үг. За тэгээд энэ хэсэгт харагдаж байгаа юм эсхийн материал байгаа. Материалын сөхөх юм бол ослын гурвалчин болон за багаж хэрэгслүүд бол ингээ бүгд гараад ирнэ. За багаж хэрэгслэлт бол байгаа зүйлс нь за дорцоор байгаа, бах байгаа, актирк байгаа. За энэ шпилкний таг байдаг. За та сервис дээр очиод за шпилкний тагаараа одоо энэ уртлын шпилкний хамгаалтыг бол ингээд авчих боломжтой. Энийг бол ер нь бол аваагүй үедээ шууд эргүүлэх юм бол буцааж гарахад бол маш төвөгтэй цаг хугацаанд бол маш асуудалтай болно гэсэн үг. Тэгэхээр хэдүүлээ сервис дээр очих юм бол хий мэдрэгч байгаа гэдээ сануулна. За шпилкний таг энэ хард авчаараар авчих нь байна. Тэгээд ободгоо төгөлсөн тохиолдолд бол заавал баланс тохиргоо гэх зүйлийг бас хийх шаардлагатай гэсэн үг. Тэгээд хойдлын суудлыг бүрэн хэвтүүлэхдээ саяны яг хийсэн зарчмаар за тэр хоёр одоо голын төв хоёр сандлыг доороос нь дэше татаад хажуу талд нь зүүн хажуу талд нь байгаа авчаарыг даран доош буулгах боломжтой. За тэгээд нарны хөшийг бол дээш доош бол ингээд автомат механикаар ингээд суйрлуулаа хийчих боломжтой. За капот болон за капотыг татахдаа танк 400 манай автомашинууд хөвчлэн хоёр одоо төвчтэй байдаг болохоор доотлын капот татах хэсгээс за 1 2 гэх юм бол автомашины капот бол бүрэн онгоно. Нэг татах юм бол зөвхөн нэг төвчөнд тайлбарлаад дутуу онгоно гэсэн үг. За энэ хэсгээс та бол моторын тосоо шалгах боломжтой. За энд бол автомашины тань одоо уртлын салхины шилний шингэн хийх боломжтой хэсэг харагдаж байна. За ингээд шингнүүдээ та бол өөрөө эндээс харах боломжтой. За энэ хэсэгт бол одоо моторын тосыг шалгах боломжтой. Та энийг аваад бас моторын чинь тос бохирооны цэвэр өнөө ба их өнөө бага өнөө гэдгийг харж боломжтой. Дотроос бас харах боломжтой. Тэгээ хаалгаа хаахтаа хүчтэй савч хаана. Дээрээс нь дарах шаардлагагүй. За иймэрхүү төвшөнд аваачаад гिचгэн бол одоо автомашины чинь капот бол ерөнхий хаагдчихна. За тэгээд моторын одоо мотор нь бол Америкийн Borg-Wagner за турболцоос адилхан Европын Германы ZF урагшаа 9 шаталтай хорофт байдаг. За шатал моторын ингээд манай танк 400-ийн шатал нь 9 их болохоор одоо 8 сэтгүүр араанаас
За огцом зогсох үед бол хойдлоос цохиж байгаа юм шиг мэдрэмж төрнө. Энэ нь бол хэвийн үзэгдэл. Яагаад гэх юм бол одоо хол байгаа араанаас одоо энэ 1 2 3 4 5 6 7 8 9 гэд хамгийн энтлийн араа 9 дээрээ явж байгаад огцом зогсох юм бол энтлийн араа төвчигдээд төвлөгөө цохилт өгнө гэсэн. Тэгэхээр автомашины чинь хурд бол инерц саарах үед бол хойноос нэг жижиг мөрөгж байгаа ч юм уу хойноос юм түлхэж байгаа юм шиг мэдрэмж төрнө. Энэ бол том автомашинуудад бол байдаг хэвийн үзэгдэл. Одоо автомашин чинь бол хэвийн зүгээр ажиллаж байна гэсэн үг. Тэр нь бол одоо эхний 5 гараан дээр бол мэдэгдэхгүй 8 9 гэ хурдтай явж бол огцом торомслох үед бол янз зөлийн торомслж явах үед бол нэгтгэж мэдэгдэхгүй. За та бүхэнд өнөөдөр танк 400, танк 500 загварын хорооп дамжуулагч кейсний талаар мэдээлэл хүргэе. За яг урд харагдж байгаа шиг бол одоо арамтай машинуудад байдаг энэ дамжуулагч кейс бол байж байна. За хоошоо явж байгаа нь бол хойд картон гол, за урагшаа явж байгаа нь бол урд тэнхлэгтэй холбогдож байгаа юм картон гол байгаа. За тэрний урд маань болохоор манай 9 шатлалт энэ хүнд даацын энэ том тэрэг юм эсвэл энэ арамтай жибүүд байдгийн урт i80 9 шатлалтай хорооп бол байрлаж байна. За тэрний урд болохоор P2 гээд цахилгаан мотор бол байрлсан бол байж байгаа. За энэ даацын энэ 9 шатлалтай хорооп маань маш юм хүнд, маш урт юм дамждаг хорооп болохоор за эхний 1-р аранаас одоо 2 3 4 рүү ч юм уу шилжижээд буцаад одоо тэг зогсолт ингээ хийгээд хоромтлоо зогсоход төдийлөн одоо арааны шилжит хөдөлгөөн мэдрэгдгүй хэдий ч зарим тохиолдолд одоо 5 6 7 дугаар арай дээш араануудаас явж байгаад огцом зогсолт хийхэд хойноос одоо араа маань нэгсэндээс халаад урагшаа 1-р араанда шилжиж байгаа энэ шилжилт бол одоо мэдрэгдэж болно. Энэ нь бол одоо уг хороопны хэвийн ажиллаж байгаа зарчим гэж та бүхэн ойлгож болно. Тэгэхээр бол одоо энэ хүнд даацын хороопны энэ шилжит хөдөлгөөн бол одоо хэвийн зүйлээ гэдгийг та бүхэн уг хороопны бүтц дээрээс бол бас хараад илүү дэлгэрэнгүй ойлгож байгаа хаа. За тэгэд танк 400-ийн одоо уртлын салхины шилийг бас та бүхэнд хэрхэн асаах вэ? Ямар нөхцөлд асаах вэ гэж бас тайлбарлаад өгье. За танк 400 уртлын салхины шилийг асаахдаа за лог гэсэн энэ хэсэг рүү ороод за энд бол уртлын салхины шилийг ялцсан байгаа. Энийг дарах юм бол одоо автомашины салхины шил халах боломжтой. За автомашины салхины шилийг халахдаа хасах 5 градусаас доош хүүтэнд 3-5 минут нь одоо уртлын салхины шилнээр байгаа цас мөсийг бол хайлуулахаар ашиглуулах ер нь бол тохиромжтой зүгээр гэсэн үг. За тэгээд автомашина та унтрахта старт стопоо дараад за тэгээд буугаад гадна талын хаалганы одоо энэ харагдаж байгаа жижигхэн дөрвөлжин хэсгээр дарах юм ингээд дарчих юм бол автомашин унтрна. За унтрлаа шүү гэдгээс сануулахын тулд бол сая хоорныг дарсан, сигналыг дарсан болохоор одоо сигналд сануулж байна. За асаахтаа бол ингэсэн үед бол одоо за сайд степ нь өөрөө буучна. За тэгээд аслаа шүү гэсэн тохиолдлууд нэг гарч ирнэ асна. Танк 400 гэлтгүй манай бүх одоо автомашинууд үйлдвэрийн 3 мм-ийн одоо эрсдлээс хамгаалсан төмөр гэлвчтэй ирдэг. Энэ нь бол одоо таны явах хэдийн бол мотор хоров ямарваа нэгэн чулуу зохич юм уу тиймэрхүү эрсдлээс бол хамгаалж өгч байгаа гэсэн үг. Танк 400-ийн автомат түлхүүрийн одоо үйлдэлээрээ та за цоошлох төвчийг нэг дараа аудын дээр удаан дарсан тохиолдолд бол автомашин асна. За саяны хийсэн үйлдэлийг дахиад нэг хийлээ гэж бодох юм бол одоо танк 400 автомашин өөрөө бол унтарч гэнэ гэсэн үг. За асаалттай байх хугацаанд бол гаднаас онгох хамарч боломж байхгүй. Түлхүүрээр та очиж өөрөө одоо онгойлох төвчийг дарах юм уу өөр биеэрээ ойртчихж л одоо онгоно гэсэн үг. Энэ бол хулгайч болон ямарваа нэг эрсдлээс бас сэргийлж байгаа гэсэн үг. Тэгээд түлхүүрээ асаахтаа та ямар ч 50 м-ийн саадгүй зайд бол хаснаа гэсэн үг. 50 м-ийн саадтай зөнд бол одоо доголдох эрсдэлтэй гэсэн үг. За та автомат түлхүүрээс за механик түлхүүрийг гарах үедээ танк гэсэн логог түлхэж өгөөд за харагдаж байгаа жижигхэн цэгэсийг хумсаараа татаад одоо механик түлхүүрээ гаргах чинь. За механик түлхүүрээ гаргасан дараа за харагдаж байгаа энэ жижигхэн хууль нөх рүү за түлхүүрөө игээд татаад за хаалганыхаа бариулыг жоохон түлхэхэд өгчих юм бол одоо ингээ гараад ирчин за тэгсэн үедээ за машина одоо түгжиж болно нэг бүгрэн боломжтой гэсэн. За буцаа шигтээ та хаалганыхаа бариулыг мөн адил одоо түлхээд татаж өгөөд за тэгээд жоохон хүчээр түлхээд өгчих юм бол одоо автомашины чинь буцаа хаалга бол түгжигдэнэ гэсэн үг.